Hans. Bentley. Not Bentley. За маргааш би Фукуока руу конференс явах гэж байгаа. Конференс явахдаа өөрсдөө нэг постерууд одоо энэ ханы том цааснуудаа өөрсдөө хэвлэдэг. За тэгэхээр одоо цаасаа хэвлээд тэгээ ер нь өнөөдөртөө одоо гэрлүүг хараад юу яана ховцгонороо бэлдээ тэгээд онгоцны бодлоо өглөө явна. The next morning. Яа, чиг гөлгийн боллоо сая бүр. Би нөө хамаг чимдамдаа аваад тэгээ нөө сургууль дээр ирээд за нэгсэн сургууль дээрээс шүү унтж байгаа. Тэгээд юу ачигээд өглөө автобусандаа энэчнээс ойрхон суугаад шууд онгоцны бодол явчих тэгдэг байхгүй юу? За нэг 2 гээд унтсан юм. Тэгээ 3, 4, 5 гэж нэг л тийм унтаад нэг гой унтаж чадахгүй ингээд сэрэл. Тэгсэн чи одоо яг 6:40 болж байгаа байхгүй юу? Би яг нэг сая 6:20 юм уу 15-ийн үед сүнсэн даруулдаг байхгүй сайн чи. Амар гоо унтчихсэн чинь яг энд нэг юм хүний толгой ингээд бүр ингээд яг ингээд дээрээс дараад ингээд нэг сүнсэн даруулахаар хүн ингээд нэг юм сэрий ихлээр сэрч чадахгүй ингээд унтыг ихлээр унтж чадахгүй нэг сонин гацчихдээ шүү дээ. Тэр бүр сая бүр ингээд яг энэ дээр ингээд хүн ингээд дарж байгаа байхгүй бүр ингээд толгоогоор ингээд яг ингээд дарцсан яг нэг тийм мэдрэмж аваад what the fuck гэж ирлээ шин. Зүгээр сүултэн тэгж манайш ч унтуулахгүй маань л та гэж бод. За одоо ишээ явж хагаад машина гэрлүүгээ очиж тавиад тэгээ буцаж алхаж ирээд цүнхээ авал тэгээл галтерны бодол руу явъя да. Өчигдөр саяны тэр жоохон сүнсэнд даруулах жоохон тэр нэг жоохон тийм сүнсэндээ даруулсан гол юм биш зэ. Тийм сэжиг нэг тийм бэлгийн хүчирхийлэлд орсон юм шиг ингээд тэрчээд ингээ хүн ингээд байдаг шүү дээ толгоогоор яг тэгээ шаа. Би бүр ээжээ зүгээр зайлаач. Нэг сүнсэндээс гол юм шиг нэг тийм заваа мэдрэмж төрөөд. Тэгээ би бүр яг ингээ толгоо мэдэрч байгаа юм чинь гаран дээр толгоо мэдрээд ингээ хүн ингээ бүр наваа тэрвэрэд ингээ дараад байгаа. 1 hour later. Йоо. Ачаатагаа дээрээс нь бороо ороод чипэн замдаа цутарна гэж боллоо. Автобусын суучих гэсэн чинь автобусны цаг нь холдоод алхахаас өөр арга болоод. Тэгээ ямар ч автобусны буудлын дээр за одоо эндээс 1 номерын дугаараас онгоцны бодлоо явна. Окей. $2,000 years later. Фукуокод газарлаа баахан чимдээ хараад үлдлээ. Тамхилахад явлаа. За ATM-с мөнгө авна гэдэг хараад болчихсон тийм. За өнөөдөр яах вэ гэхээр одоо буудалд очиод нэг жоохон орой хоол идчихэд тэгээд бас гудамжуудаар ер нь юу байна те. Одоо бас гой ивентүүд болдог байхгүй Фукуокод ч одоо шинэ жилийн уур амьсгалыг орцсон. Тэгэхээр бүгдээрээ тэрийг ер нь үзье да. Let's go. Гата бороо ороод байна. Mother here. Yes. За ингээд KFC идэхэр боллоо. За KFC авъя. Bon appetito, mother. Оо. Норцсон байж тээ. Oh my. Бороо татчихоо. Давхар чигтэй окей. Оо. Фейл. Бүгд. Цум. Ханд. Шадрин Bentley. Is house no win. Энэ бүр үнэхээр гоё те. Тийм цагаан хөхтэй. Тэгээ манай
Монголын TFS бол үнэхээр гоё шүү. One hour later. Воо, хараач Хакатагийн энэ яг урдах снэшнийхэн талбай дээр нэм гоё ингээд одоо шинэ жилийн уур амьсгал ороод тасчдаг. Тэгээ энд одоо hot wine энэ төр зарж байгаа байхгүй юу. Тэгээ энэ лөө юу яа да юм амаа орон чүг мөнгө тавьчаад тэгээ нэмсэн ишээр нэг аятайхан бороо мороо зогсохоор ирнэ гэдэг да. Бас гоё шүү буцаад ирсэн чи. Энд ингээ гоё айгуу гоё ивент ингээ зохиодог байхгүй юу. Тэгээд ингээ хүмүүс гоё дуулж модоо. Өнөөдөр бороо ороод тал ингээ хамаг хийгээ санал мандал орцсон байна. Доре ми фасо. Мөндөр ороод байна. Нэр газраар дүр мөндөр. Тэгээд ингээ мөндрөөс тухтаагаад ингээ юмны доор ороод зогссон. Окей, буудалтаа ороод ирлээ. За, ямар амар хөдлөгч вэ? Alright, за буудалтаа ороод ирлээ. Энийг жоохон ингээ томруулчих. За, хөөрхөн жижиг бүр өмрөтэй. За, энэ 0 мал нь. Тэгээ гэрлийн сайтаа гэрэл нь ханаа тийм бол. Гэрэл нь ханаа тийм. Хин юм уу? Wow. Окей. Alright. Дэжгүй бодлоо шүү. Бас энгийн нэг апа гэд бодол бууж байгаа. Тэгээд бас энгийн апануудаас арай дээрээ. Alright. За ингээд энэ ч нэг хөрх ширээмрэтэй. За би шууд компьютер гаргаад тавьчлаа. Миний бүр ингээ хүрт өмөрдөг сайн ороод хөнгө мөнгөийг хараа штэ яац юм бэ? Гадаа бүр амар орж байна. За тэгээд нэг ямар ч байсан зурагттай юм байна. Шууд орныхоо одоо шууд залгаа зурагт мөрөгттэй. Энэ яг тухтай л юм те. За тэгээ wifi. Тэг хамгийн инээдтэй нь юу гэж? Ингээд дөрүүлээ ирж байгаа байхгүй. Тэгээ дөрүүлээ ирсэн чинь хоёр нь өглөө breakfast-тай, хоёр нь breakfast-гүй. Тэгээ нөгөө нэг захиалгаасаа болоод андуураад breakfast байхгүй. Тэгээ одоо миний өрөө breakfast best гин breakfast байхгүй. Өрөө нь болцсон. Одоо тэгээд амар гоё менежмент гаргасан. Breakfast-тай хоёр нь өглөө доошогоо бууж breakfast-аа идчихэд одоо нөгөө нэг удаагийн савлгаанд хийж нөгөө хоёрт авчирч өгөө гэд. Зүгээр монголчилж байгаа байхгүй. Тэгээ би тийм санаа гаргаад. За одоо тэгэж те. Одоо адилхан ялгаа авахгүй breakfast юм чинь тэгээ тэгж зохицуулъя гэл. Зохицогдлаа. 1 hour later. За яаж зүгээр авах гэд ус мусанд орчоод гараад ирсэн бүр битүү бороо заа юм байна. Одоо сонсч байл юм. Битүү бороо орж байна. За одоо энэ нэг юм кофе шоп байгаа юм байна. Манай нэг найзууд энэ дотор байгаа юм. Тэгээд энүүгээр орчоод тэгээд шөнийн Акита хэдүүлээ харнаа өнөөдөр. Шөнийн Акитагийн шөнийн Фукуокаг харнаа. Carmet cafe latte. Янцтай юм байна. Энэ бүр крем бүр үнэхээр гоё амттай байна. Гэтэ яг шүн болж байхад би яг юм кафе латте мата уугаад яг зүгээр ч юм. Okay. No worries. Turn left. Turn left. Turn right. За шинийн Фукуокагийн гудамжийг хэдүүлээ харъя да. Бараг бороо зогсоод байгаа юм шүү. Гэхдээ борооны энэ юутай шүгэртэй авахгүй бол энэ толгой дээр хүсмэс ч одоо бас эвгүй шүү дээ ер нь. Бүр үнэхээр гоё байгаа шүү дээ харагдаад. Цаана Christmas-ийн модон байж гэн. Энэ дотор орж гоё зураг авахулж болно. Ингээд хүмүүс зураг авах юм. За ингээ мод одоо нэлээд гоё чимгэлж байна. За тэр дээр Хаката гэж бичсэн байгаа. Хаката station гэдэг. За энэ бол Фукуока хотын хамгийн том одоо галт тэрэгний буудал. Галавж байгаа шүү дээ. Жиг утгаараа ингээд 11 сар болоод одоо Фукуокад бол ингээд шинэ жилийн уур амьсгалыг бүр амар гоё мэдэрч болно. Crazy bro. Look. How many Santas here? Бүр дөрөв тийш харсан 4 Санта байна уу? Бүр дөрүлөө өөр юм байна. Энэ бүр хүзүүгөө манай элдвэгт орж юм шүү. Арай. Цум. Ханц. Шарлин. Bentley. Not Bentley.
Sukobilia. Sukobilia. Where are you from? Mongolia. No. Honestly. No, I'm Japanese actually. China? Made in China. Let's go. Because of you, asshole. So he's from China, she's from the Korea. Thailand. Yes. Thailand. Actually, she's a female. дахиад итгэнэ гэж. За одоо энэ хоолны газар ороод бас beef bowl. Ер нь бол манайхаар тэгээ одоо будаатай айлах уургал юм л да яг. Зяа тэгээ идэнэ гэж. A few minutes later. И хоол маань ирсэн. За нэг юм мисо суп байна. За салат. But finally they will not allow that video option. They remove it. So 4 times on video option. Because when I download, you have the video straight. Yeah, that's right. It's that. Дээрээс нь салаттай. The one and only from Thailand. The one and only. All I want for Christmas is you, baby. Энэ Фукуока хот ч юм болохоор нэг тийм хоёр юмараа айгу алдартай байхгүй. Одоо чинь Хоккайдогийн бяцлаг аймар алдартай гэдэг шиг. Фукуока болохоор тийм гоймон бас нөгөө нэг шоюу гэж цуугаар айгу алдартай гэдэг байхгүй. Тэгээ хэдүүлээ бас амжуул нэг раменгийн газар ороод үзье. Раменгийн газар айгу онцлогтой. Идэж гоймонгоо идэж дуусчаад шөлөө үлдээгээд кайдамаа гэдэг ингээд дуутахаар шууд ингээд тогоотой одоо гоймонгоос авчраад шинэ гоймон болгоод өгчдөг. 100 yen нэмүүлэл кайдамаа хийчихдэг. Тэр нэг гоё. Фукуока хотын гудамжинд шүн болдгүй. Хонгормын чибүүяар. Нүгэр сууманаар явчих. За 11 сар болоод ингээд шинэ жилийн уур амьсгал. Йоо тэр дээгүүр Санта Манта нисэж штэ. Оо солиот. Одоо яг шөнийн 1 цаг болж зүгдээ хатыг хараачдаг амар хөдөлгөөтэй. Саяны энэ хойтлын энэ гудам бол нэр үнэхээр битүү ээж идэм ээ нөө. За бид хэдийн хамгийн сүүлчийн зогсоол тэр харагдаж байгаа шар гүүрэн дээр л очие гэж тийж ин даанч миний залхуу өрөөд байна л за. Тэгээ манай хоёр тийш алхъя л гэдэг. Ингээ харах юм бол амар их голтой. Тэгээд ингээд брижүүд ихтэй. Бас л том шүү нэрээ Фукуока хот. За манай хоёр найз би энийгээ зураг мурга дараал. Бас би энийгээ суппортлаад байна. Тэвээсээ дөнгөсөө нэг юм бодохгүй. Яг Улаанбаатар хоттой яг нэг энэ шиг ингээд нэг чанартайхан шиг гэрлийн гудам хийчихсэн. Тэгээ манай тэр гэрлийн гудам билээ юу лээ. Тэр бол бас яг үндэ зүгээр нэг ирээний гудам шиг л байсан шүү дээ яг үндэ. Тэгээ хэдүүлээ бас нэг ийм нэг гой гудамтай болчихвол те. А тэгтээ зөвхөн явган явдаг. Ямар нэг машин тэрэг бол явдаггүй. Орой үдшиг ингээ хүмүүс агаарлаад сайхан салхилаад бас нэг ингээ хөдөлгөөн гэж зориулсан нэг ийм гудамтай болчихвол гоё юм байна да гэж бодсон. Тэгээ хэдүүлээ энэ Санта дээр очтоо. Yeah. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. What is that? Selfie. Selfie. With Santa. За guys тэгээд энэ үрээд өнөөдрийнхээ эхний өдрийн аяллыг дуусгая да. Фукуока хотын шөнийг ямар ч зүйл чадлаараа л бичиж авах гэж хичээлээ. Ямар ч зүйл бас нэг ямар шиг байдгийг ерөнхийдөө харсан бах уу гэж бол найдаж байна. Тэгээд маргааш бас чухал өдөр байгаа. Тэгэхээр өнөөдөр эртхэн буудалдаа хаш амраад маргааш өглөө гарцгаая да guys. The next morning. Хайрлаж явдаг чиний дүрийг яаж би мартах бэлээ.
Хамт байсан мөч бүрийн хамгийн үнэтэй тооцсон хамгийн үнэтэй хайрлаж явдаг. Гоё ингээд зураглаач мураглаачтай болохоос ганцаараа ингээд тэнийг юм шиг селфи гэж яваад хүмүүс гайхаад. За одоо ишээ галтрын буудлын руу алхаад, галтрын суугаад бараг нэг өдөржааны цаг хасын дараа тэр Ито кампус дээр очих байхаа. Хамгийн гол нь одоо ядаргаатай бороо орсоор байна. The finally битэд Kyushu сургууль дээр ирлээ. Look. Японы ихтэй сургуулиудын хамгийн том кампустай их сургуулиудад Kyushu сургуулаа. Дээрээс нь Ito гэдэг нэртэй кампус байгаа. За битэдийн конференс болох газар тэр нэг Бөөрөнки Шики хоол гэдэг нэртэй газар байгаа. За энэ конференст оролцсон да. Let's go. Бүр хүрээд ирсэн чи бүр ингэ бичлэг хийгсэн шиг нар мар гараад. Янцтай. За эхлээд хэдүүлээ дотор ороод ерөнхийдөө нөгөө нэг мандат цандаа дэлдүү янз юм авчаад тэгээд угаасаа өнөөдөр бол 5 цагаас постертэй 5 цагаас өмнө бол би угаасаа энэ хаваар явж бүгдийг ингэж гоё богинохон шортоор ер нь бол бичиж гэж бодоод байна. Scientist. За би 3 дахь удаага орж байгаа Scientist-д. Бас нэг бодлын конференст орно гэдэг чинь гоё. Аялал واخгүй. За нафтаг авчлаа. За өдрийн coffee break гэсэн энэ вариант харах байна. За тэгээд бишээ орцгоё доо. За тэгээд энэ орох болгонд энэ ном өгдөг байхгүй. Энэ ном дотор бас ингэ миний нэрмэр байж байгаа. Тэгэхээр надад ийм ном одоо 3 боллоо гэсэн үг. For attending the International Symposium of Earth Science and Technology and today's and the strength of the material. So I would like to identify the most effective. Би таартай нэг сонин юм ярих уу? Коронагийн үед шүү дээ 2020 онд энэ манай яг энэ Ito кампусаас нэг өксөөний цогцолдоод амар байгаа шүү дээ. Өксөөний цогц ингээд нүцгэн цогц ингээд нуураас олдоод одоо яг энэ байрны цааталт оймодны цааталт нуур байдаг. Нуурын дотроос нэг өксөөний цогц олдоод энүүгээр дүүрэн цагдаа магтаа болоод тэгээ корона болоо байжсэн чи хүмүүсийн сэтгэл санаа чинь жоохон бас нэг тийм даун болно шүү дээ. Тэгээ манай энэ Kyushu-гийн өөр нэг кампус дээр хүн өөрийгөө дэлбэлж мэдлээ. Йоо, корона гарч юм. Амар юм болсон шүү дээ. За яг энэ чинээс ингээд Kyushu-гийн одоо яг үндсэн талбай эхлээд явж байгаа энэ аяг гой байгаас ингээд Kyushu дайггүй мөхөц. Тэгээ ингээд Kyushu одоо энэ барилгууд нэг хоорондоо ингээд бүгд холбоотой. Нэг одоо зүүн цахаасаа баруун цах руугаа хүртэл холбоотой. Дотроо шаттл бастай. Ер нь бол Японы одоо хамгийн том кампус болсон байгаа. Тэгээ энэ жил Kyushu-гийнхан Японд за хэд дээр л 5 дээр илүү 6 дээр ранклигдсан байсан. 2023 онд 6 дээр ранклигдсан байсан. Тэгээд энэ жил чинь бас нэг тийм цочроо өгсөн шүү дээ. Одоо Токиогийн сургууль чинь дандаа 1-р байранд ордог байсан болвол энэ жил 2 руу унсаа гэж баярлаад байгаа маш. Цукубагийн их сургууль нэгт орсон байлээ. Тэгэхээр бас энэ жил шийдэж чинь 2023 онд юм уу. Тэгэхээр бас амар өрсөлдөөн бүр ингээ ялагдчихгүй нэг баатар байсан юм шиг л Токиогийн сургуульч тэгж явдаг байсан. Тэгээ одоо 2 руу унсан. Одоо Токиогийн юм бодож байгаа байлгүй дээ. За ороод ирсэн чинь бидний постэр өглөх одоо энэ ханнуудыг босгоод тавьсан байна. За минийх 4 дээр ихээр энэ дүү эсвэл ийшээ юм. За орой 5 цагаас ямарчсан постэр цайлцуулаад энэ зогсгоно. Би нэг янзтай музей боллоо яг явж байгаа замдаа энэ одоо байгааг байхгүй. The Fuji Gallery гэдэг дотор нь ингээ хүмүүсийн арга ясмас байна. Бүр амар. Тэгээд бүр тэдэн сард олдсон тэрэг. Одоо энийг иймэрхүү төрлийн арга яснууд гэсэн үг. Гэтэ бүр яжиггүй хүний арга яснууд байна. Тэгээд би ингээд бичлэг хийгээд хайлтайлт авчих уу гэдэг асуух гэдэг байхгүй. Бас тэгээд хүмүүст чинь шууд ороод бичлэг хийх юм бас онцгүй. Alright, тэгээд энэ арай ийм Fuji Gallery гэдэг одоо 10 сарын 3-наас 1 сарын 10-ны хооронд юм байна. Тэгээ энэ дээр the people in Yayoi period гэж бичсэн байна. Yayoi гэдэг чинь 19-р зуун. 19-р зууны хүмүүсийн одоо энэ тэндээс олдсон тийм олдурууд юм байна л да. За окей болсон. Юу ороод бичлэг хий гинэ.
Энэ бүр жинхэнэ хүний гавлын яс гэд боддоо. Жомон эрэгтэй хүн. Манай энэ Фукуока хотоос олдсон гэж шүү. Тийм нэг юм чад одоо Sword гэдэг юм л гэхдээ яг энэ дээр хотгол барьсан байна л да. Тэгээд энэ нэг хутганы ир тэгээ ийш нэгэ зоогдож мөгцсөн тэгээд амар харагдаж байна. Йоо энэний цараймэрийг харал та. Юу вэ? Би нэг наарцганы хэсэг байна. Тэгээ энэ шилб хүний шилб юм байт юм биш. What? Шилбэрүүд зөхөр амар өвддөг тийм. Миний яг энэ ирүүний энэ яс заарад байдаг байхгүй гэсэн чинь ийм бит юм биш. Эвгүй. Нарта. Окей. За гараад ирлээ. Тэгээд бас сонирхолтой л энэ хүний гавлын яс мас ер нь шүд ам яадын одоо миний чинь энэ ирүүний яс амар заарад байдаг ах ингээд ившээхээр тэгээ би жоохон ившээхээс амар жоохон дургу цааргалаад байдаг. Гэхдээ ялчул хүн ившээдэг л аахгүй. Тэгээ энэ хэсэг ингээ өвдөж байдаг. Би одоо сая ясмаас энийг харж байгаа аахгүй. Яг бас хөрхөн мэдлэг бас олоод авлаа. Сонирхолтой юм байна. Korean art гинэ. Цуцаа. Дотроо юм хоёр юм байна. Нэг жижиг нэг юм том. За сайхан номын сангаар ороод гарчлаа. Намайг сурж байхаас илүү ч бүр гоё болсон юм. Айгүй олон тооны төхөөрөмжний гэсэн одоо оюутнуудад зориулсан ширээ санал нь бүр илүү олон болсон байна. Намайг хахад DVD үздэг тийм бүр хэсэгч байгаагүй. За тэгээд хөгжсөн улсын том ихтэй сургуулийн номын сан ийм л байд юм байна. Энэ шар одоо ингээд тэр чигээр номын сан гоё юм аа. It's difficult, right? Yes, man. Look my hand. Oh, that's tough. But the poster is good actually. Yes, poster is good. За poster presentation гэдэг нь ерөнхийдөө нэг юм их үү. Ханын нэг юм цаас ингээд дотроо нь судалгаануудаа ингээд тавьчаа. Тэгээд одоо хүмүүс ирээд судалгааг чи сонирхуул ингээд ярьдаг. Нэг тиймэрхүү төрлийн одоо танилцуулгыг бол poster presentation гэдэг. Хүмүүсийн урд гараад ихтгэл тавих 15 минут 10 минут ихтгэл тавих юм бол тэрийг oral presentation гэж нэрлэж байгаа. За юм байна да. За тэгээд энэ poster presentation дараа ямар ч байсан юу яана. Банкет болно. Одоо оройн зоог барина. Бас тэгээд ганц нэг кампани хийн. За тийм болохоор тэрэн дээр уулзлаа guys. Надад амжилт хүсээрэй. Wish me luck. 1 hour later. Кампани. Cheers man. Чүчүүлээ. Хоолыг харааштай chicken энэ одоо халаал юм байна. За энэ мэдээж нэг ginger ale гэдэг. За нэг иймэрхүү ерөнхийдөө сэндвич мэндвич тэрүүгээр дөрөв хүмүүс ингээ оочрлоод хоолоо авч байгаа байхгүй. The next morning. Hey, what's up guys? За ингээд 3 дахь өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 3 дахь өдөр гэсэн мөн та нар хардаа ингээд фингер бүр саарл бороо орсоор л байна. Тэгээд би сая одоо өдрийнхөө өглөөнийхөө цайг бол McDonald's ороод идчихлээ. За тэгээ өнөөдөр
ерөнхийдөө Фукуокад байх сүүлийн өдөр буцаад Акитаа руугаа явна. За ямар ч гэсэн тэгээд байсан 3 өдрийн хугацаанд бол нэлээд бороотой жоохон цотроо гадуур дотор ингээ гоё явах жоохон төвөгтэй байлаа. Гэхдээ яг хэдүүлээ бас бороотой ч гэсэн оройны Фукуоког бол нэг бас харсан гудамд идтэй. Тэгээд бас энэ төвдөл багаар шөнийн цагаар яг ямар байд юу болт яад ийд ер нь хүмүүс гоё яаж шинжлэх уур амьсгалыг гоё тэмдэглэдгийг юм бас нэг цацхоос ч гэсэн харсан баг. Тэгээд дээрэс нь одоо Японы том сургууль Kyushu сургуулийн бас кампус татсан өөрсдийнхөө ажлыг бас амжууллаа. Тэгээд идэж уулаа бас нэлээ их идэж уулаа. Бараг мукбанг шиг л явлаа нэр. За тэгээд ямар ч байсан бүх одоо влогийг маань үздэг. За бас цаашид үзэх гэж байгаа. За өмнөхүүдийн бас үзсэн бүх үзэгчдийн та бүхэнд нь баярлалаа. Та бүхэн намайг дэмжихийг хүсэх нь бол лайк and subscribe хийгээд шинээр орсон бичлэгүүд байна үзэхэд хангалттай шүү гэж байна. Тэгээд дараагийнхаа дугаарыг Монголоос оруулах. Тэгээд энэ үрээд Фукуока явсан влог маань энэ төрөд өндөрлөж байна guys. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Bye. See you guys.